хишэг өдөр дэцэс өвлсөн малчин заяач дэлхийд ховорхон морьтой заяач гэд малчин заяатай болохоор би ч одоо малчны тухай дуу их бас дуулдаг байлоо. Сайн байцгаана уу эрхэм хүндэт та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Өмнөд аймгийн Ноён сумаас ирсэн малчин Саран цэцэг гэдэг хүн байна. Энэ уралдаанд оролцохоор ирсэн. Сүү гэдэг дуугаар оролцох гэж ирсэн. Энэ дуу болохоор зэрэг одоо 54 онд зохиогдсон. Сүү гэдэг дууг бол одоо энэ малчтын тухай одоо сайл идэ, малаан саах, сүүгэн хөөрүүлэх, сайлчин бүсгүүчүүдийн тухай дуу байгаа. Энэ дуугаар оролцохоор одоо үйл мартагдах аялгау гэдэгтээ энэ дууг одоо 54 оноос хойш ирнэ дуулсан хүн баг ховор болсон байх гэж мартагдсан дуу байна гэ. Тэгээд энэ багшаас авсан дуугаа дуулахаар ирсэн. Манай ээж бас малчин ч гэсэн бас дуулдаг, хөгжимддөг, авьяастай хүн байсан. Тэгээд биднээс одоо тэрний өв уламжлаагүй ээж одоо өдийн насандаа л ингээл дуулаад дуу аялал явсан чинь одоо манай сумын дуулан чадна ороо гэлтгсэн. Тэгээд одоо орж ирэл дуулахаар энэ уралдаанд орохоор л ингээл ирээл байж байна да. Манай ээж бол төрөл бүрийн хөгжим дардаг, чадахгүй хөгжим гэж байдгүй бүх хөгжмийг дардаг, дуулдаг, бүжгэлдэг, авьяастай хүн байсан үнэндээ. Тэгээ биднээс бол тэрний даач өвлж чадаагүй өдий болтор яасан байна, жоохон хожуу болсон байна. Тэгээ одоо тий морин хуурчин байсан. Тий. Должид гэдэг морин хуурч 5 настайгаасаа эхэлж манай ээж хүн зааж өгөөгүй ах нар нь нагц ах нар нь их хуурчуудас байсан. Хуурчууд мэй болоос. Тэгээд ах нарыгаа дагаж ах нарыгаа ирээл хуурдаж байгаа гараа явлаар нь хуурыг барьж авч оролцооргоо 5 наснаасаа эхлээд хуур дарцсан. Тэгээд манай ээж хуурчин тийм хүн байсан. Должид гэдэг хүн байсан. Гавьяат. Манай аавч гэсэн бас дуучин хүн байсан. Эрэгдэн гэдэг хүн байсан. Аль аль нь дуучин улаас байсан. Тэгээд манаас би л болохоор одоо малаан дагаад өстой нэг юм чи мэдхгүй явсаар бол өтөлсөн хойноор авьяастан бодохгүй ч үзэж явах шиг байна шүү дээ. Намайг хүүхэд байхад сумын заал одоо ерөөсөн янзын сайхан урлаг уран сайхан дээр үеийн их сайхан дуулдаг, бүжгэлдэг, янз бүрээ яадаг байсан. Манай ээж бол бүжиг хөгжим хоёрыг л их голцоо их дардаг хүн байсан. Би бас хүүхэд байхдаа морь тэмээ дээр унаандаар их өссөн хангалтын орой дээр өссөн үлдээ уг нь бол тэгээд морь мал унаад зин гоо татаад дуулаад морины орой дээр давхиж явахад сайхан байдаг байсан. Хурдан хэрийн ган туурай хөндөний тоосыг цаацлан хуйлруулаад бөмбөрийн дуу шиг төвөргөө ничгнүүлээд бүргэдийн дүүлэлтээр тэмүүлэн айсвэ айхоо жолоогоо өргөөрэй армага хүлэг минь ганцаараа тодорлоо шүү гэдэг хурдан морь унаад хурдан морины хоорой дээр ингээд дуулаад давхиж явахад их сайхан байдаг байсан. Тий. Сүрэнгийн дуу бол их гоё дуунууд байдаг байсан шүү дээ. Одоо тэгээ тийм дуу бас их ховордож юм байна. Ардын дуу чинь сайхан шүү дээ. Одооны дуу чинь бол одоо ардын дуу тэр зохиолын дуу муу чинь ер нь үг толгой холбосон янзын сайхан үгтэй дуу байсан. Одооны дуу бол яг нэг бодлын залууч нартай бол сайхан дуу л да. Манаас мэдхгүй юм. Тэгтээ нэг бол загнаад байгаа юм шиг, нэг бол үглээд байгаа юм шиг нэг тийм сонио аялгаутай болцсон. Тэгтээ бол яг тэр нөө хип-хоп гэдэг юм уу ямар ч тийм тийм юм даа бол загцсан сайхан идэв юм л да. Тэрнийг бол үгүйс гэж болохгүй. Тэг үе үеэн дагаж бас байлгүй дээ. Одоо тэгээд нэг нь уралцахад нэг нь төрүүлдэг жамтай юм чинь тэгэл одоо бүх оролцогчтой бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгд сайхан мартагдсан дуугаан дуулаад одоо сэргэн гэдэг чинь хамгийн гол сайхан юм чинь энэ байхгүй юу тий. Тэгээд үйлчилж байгаа та бүгдээрэнд нь баярлалаа. Ийм сайхан юмыг сэргээгээд ингээд зохион байгуулна гэдэгт бол туйлын их баяртай байна.